байхгүй одоо ерөнхийдөө бас мэлзэнгийн юу бас нэлээд бай сигзимиг устгалаа гэл ингээд чинь ер нь яг энэ малчин орон нутг руу чиглэсэн ямар үйл ажиллагаа бол одоогоор шүлхийн вакцины 3.8 сая тонн вакцины нөөц бий. Нөөц бол байгаа. 2015 оны 3 сард гарсан энэ өвчнийг баг дээр нь устгаагүйгээс одоо ийм одоо чирэгдэл гарч ийн гэж үндсэнд ойлгож болно. Бид 1989 онд Дэлхийн малын эмнэлгийн эрүүл мэндийн байгууллагын гишүүнээр илсэн байдаг. Бидний одоо өнөөдөр өргөн барьчихсан хууль өмнөх одоо хууль үүсгэсэн Дэлхийн малын эмнэлгийн стандарт журмын дагуу бид одоо Монголынхаа малын эрүүл мэндийн хуулийг болвол тэрнтэй болвол тохирсон одоо хуулиудыг гаргах ёстой. Тийм учраас өнөөдөр бид малыг эрүүлжүүлэхийн тулд улсын их хурлаар малын эрүүл мэндийн тухай хуулийг болвол өргөн барьсан, генетикийн тухай хуулийг бас өргөн барьсан байгаамаа. Малчтад бас одоо хандаж хэлэхэд малыг болвол өвдөхлөөр зэрэг төрийг холцохдаг тий. Зодон торогдохлоор төрийг холцохдаг, ашиг шимийг нь хүртгэлээр зэрэг хувь хүний болдог. Тийм учраас малчтын бас хариуцлагын асуудлыг болвол бас энэ хуулиар бол хариуцлагын тоо хуулиндаар бас нэлээд суулгаж өгсөн байгаа. Тэгэхээр зэрэг малчид ч гэсэн энэ дээр бол хариуцлагатай байх хэрэгтэй. Мэдээж манай болсон хүчнүүд ч гэсэн энэ дээр маш хариуцлагатай байх хэрэгтэй. Цаг хугацаанд нь яг стандартын дагуу вакцинжуулалтаа хийсэн байх хэрэгтэй.